За сайн байцгаана уу? Оюутан зэргийнхаа сүүлийн шалгалтаа ингээд өгөөд амжилттай тэнцээд явах гэж байгаа залуустаа бүгдэнд нь баяр хүргэе. За одоо юутайч та нарт нэг даваагаа давлаа. Хоёр дахь даваа буюу одоо 60 хоногийн карантин шүлтлээ. За энэ карантин яах вэ гэхээр та нарын одоо ингээд сая шалгалтаараа өгсөн, сурсан бүх эрдэмээ очиод яг практик буюу яг бичлэн хийж үзэх одоо яг үе чинь ирээд байна. За 6 сарын 15-нд баг явах бах та. Бид нар яг тэгжил явж ирсэн. За тэгээ явхаас ч өмнө юутаж бэлдэх зүйлсүүдийн талаар чи юу нь жоохон ярилцъя гэж бодлоо. За бидэрт юу нь бол өмнө явхдаа одоо аранз юм хумаа цаанаас нь ингээд юу нь бэлдэж өгөөд бид нар мөнгөний төлөд авчихсан баггүй. Тэр нь мэдээж бидний хувьд нэгт юу нь бол амар байсан. Гэтээ энэ жилээс ахуулаад юу нь бол өөртөө бэлдэж явах шиг байна. Би юу нь тэгж ойлголоо. За бид нар өмнө өмсөжсэн бол энэ байна. Цагаан өнгийн судалтай ийм хойноо үндэсний батлан хамгаалах их сургууль гэдэг юу нь бол бичсэн одоо яг ийм курсээ товц юу нь бол авч явж байсан. За та нарын хувьд бол хар хүүхэн өнгийн хувцас юу нь бол авч ирэх гэсэн байна. За энэ дээр мэдээж биеийн тамирын хувцас. За тэгээд ангаараа ярьсан байж магадгүй харыг эсвэл хөхийг гэж ярьсан байж магадгүй. Яриаггүй байвал хөх өнгөийг аваарай. Яг гэвэл халуун наранд та нар хар хувцас өмсвөл юу нь бол хэцүү шттэ халууцаад, наршаад. Тэгэхээр хөх өнгөийг юу нь бол аваарай. За хоёрт пүүз гэсэн байна. За пүүзийн хувьд сэтгэн пүүз битгий аваарай. Сэтгэн пүүз чи юу нь яг мэдээж сайн агаар одоо сэлгэлт юу нь сайн байх гэсэн их шороотой юу нь монголчууд шороотой газар шүү дээ. Тэгэхээр шороотой учраас гүйлт мүлт ч юм уу те янз бүрийн бороотой үйж гүөх ч юм уу тих үе чинь оймс чинь гутал чинь юу нь амар нороод хурдан хөл чинь халтар болоод идэх. Тэгэхээр ор хүнжлийнхөө даавуу хүртэл бүр халтар болох гээд өдөр болон хөлөө угаах бүр юм шаардлага үүснэ гэсэн үг. Тэгэхээр аль болох саксны ч юм уу те агаар гайгүй нэвтрүүлцдэг эсвэл гортекстэй ч юм уу те тийм гутал аваарай. За сэтгэн пүүз бол тийм шүү. За гуравт оймс 2 хос гэсэн байна. Дотор хувцас 2 хос гэсэн байна. За бидний хувьд бол очиод оймс дотор хувцсыг цаанаас 2 ширхгийг өмнө хангаж өгч ийсэн. За та нар ч гэсэн ер нь 2 ширхгийг хангаж өгөхийн үед өгөх бах. Гэхдээ оймс яг хар бараа өнгөтэйгөөс нэг ер нь бол 2 хос 3 хосыг ер нь бол аваа явчаарай. Ер нь бол хэрэг болно. Бараг оймс ч очиод ер нь цоорох гээд идэв ш. Өдөр болгон хөл тавьж алхаад ирэхээрээ ер нь бол бас жоохон цоорох магадaltaй заяа. За тэгээ дотор хувцас 2 ширхэг гэсэн байна. Дотор хувцас бол ер нь танаас 2-ыг өгөөд 2-ыг аваа явахад ер нь явах болно. Гэтэ дотор хувцас бас аваа явцсан дэр шүү. За тэгэл өдөр болгон сольж чадахгүй л дээ. Гэтэ нөгөө юу л гэхгүй 7 хоногт нэг удаа усанд оруулдаг. Тэр үедээ л та нар юмаа угаана гэсэн үг. Тэгэхээр ер нь бол яг ойролцоо боломжтой үе дээрээ солиод тэгэл солих одоо угаах үедээ сайхан гараараа сах угаачаал тэгэл хэрэглээд авах хэрэгтэй шүү. За тэгээ хувцсны хувьд нэмээд ингээд захны цагаан даавуу гэсэн байна. Захны цагаан даавуу ер нь бол нэг за 30-аас 40 ширхгийг юм уу? Ер нь аваа явцсан дэр шүү. Ер нь бол захны цагаан даавууг ер нь өдөр болгон сольдог л доо. Гэхдээ хаяа солихгүй үед ер нь бол гардаг заяа. Гэхдээ зарим үедээ ингээд захны цагаан даавууг нэг талаар нь тавьчаад нөгөө талаар нь салгаж авчаад нөгөө талаар нь бас ингээд хийчих үе бас байдаг л да. Ингээд тиймэрхүү үе ч гэсэн гарч ирнэ. Гэхдээ ер нь захны цагаан даавуу өдөр болгон сольдог гэдэг утгаараа нэг 30-аас 40. За бүр хэрэгтэй илүү авмаар байвал нэг 50-60-ыг авцсан ч яа тий. Очоод угаасаа танаа найзуудаас чинь захны цагаан даав хэрэгтэй байна гэвэл чи тэнд очиод зарчихгүй те. Бизнес ойлгож байна уу? За иймэрхүү байна. За тэгээ 10 кг ачаад ах үүргэвч буюу аранз гэсэн байна. За бидрийг ер нь бол аранз цаанаас өгж исэн. Жоох муу аранз ирж исэн. Ер нь бол марша жоохон гүүж мүгээл явхад мулт үсрээл тасраал нэг үүргэвч хэсгүүдээр тасарчдаг байсан байхгүй. Тэгэхээр бид нар чинь бүр тэр үедээ бүр ингээ аранзныхаа үүргэвчийг бүр ингээ нэмж ингээд оёод байнга тэгж ахилдаг байсан. Тэгжиж ер нь бол гай үдсэжсэн. Тэгэхээр та нар 10 кг ачаад ах үүргэвч гэхээр аранз гэхээр аль болох чанартай аранз аваарай. Элдв янзын өнгөгүй хар эсвэл десант эсвэл бэж өнгөтэй ч юм уу те. Одоо яг өөрийнхөө гидэлтэйгээ уусах өнгөтэй гэсэн үг шүү заяа. Нэг тийм аранз одоо чанартайхан ирээдүйд цаашдаа өөрөө хэрэгжилчнэ гэсэн байдлын ер нь л аранз аваарай. За мөн дээрэс нь дотоороо өмсөх нэг юм гар хүртэлч явцсан нэг юм нэмхэн цамц байдаг штэ. Одоо яг гитлийнхаа дотор үнсчих боломжтой. Тийм нэг цамц аваарай заяа. Одоо яг та нарын ихэнх үед бол өглөө оройдоо гайгүй сэрүүхэн биш ер нь гайгүй байна. Яг наадам дуусаад наадмын маргааш намар гэдэг штэ. Намар гэдэг үлээ хамар гэдэг үлээ. Намар гэдэг штэ. За тэгэнгүүт жоох өглөө орой үүрээр хүүтэн болоод ирнэ. Тэгэхээр та нар ер нь бол дотор нэг тийм цамц өмсөх хэрэгтэй болно шүү. Тэгэхээр ер нь бол нэг дотоороо нэг цамц аваа явцсан дээ шүү. За хувцсны хувьд бол нэг иймэрхүү байна. За тэгээд та нар хагасаа бүтэн санд ер нь бол гидл өмсөхгүй. Тэгэхээр энэ малгайгаа өмсөөд тэгээд ер нь бол энэ биеийн тамирын хувцас өмсдөг шүү. Тэгэхээр ер нь бол ингээ болно доо. За ариун цэврийн хэрэгэл буюу им гинэ. Хурилбидэг 1, ноцилбидэг 1, эргоферон, вирус эсрэг, ибупрофен, гар хариуцагч, маск, өөр чарлагтай им гэсэн байна. За хурилбидэг бол аваа явцсан дээр.
хэрэгтэй шүү заяа. За нойд салфитдаг бол бүр хамгийн хэрэгтэй нойд салфитдаг. Нойд салфитгийн хувьд заяа энгийн ийм нойд салфитдаг бити аваарай. Аль болох ариуных ч юм уу те ийм жоохон зузаан материалтай байдаг шүү. Бараг альчуур гэдэг шүү дээ ариуных чинь. Ер нь бол ариуны тийм нойтой альчуур гэдэг нь аваа яваа. Тэр нь хэрэгтэй шүү. Хаяада бас тэр альчуур буюу нойд салфитгаараа усан доор хуйгарна шүү нэрээ. За эргоферон буюу вирус эсрэг юм гэсэн байна. Энэ бол хэрэгтэй. Ханиаднаас чи ер нь бол урьдчилан сэргийлнэ гэсэн үг хэрэгтэй. Ибупрофен буюу өвчин намдах юм байна. Өвчин намдах юм бас аваа явцсан дээр давхар бас толгойн юм аваа явчаарай. Хаяа толгой өвдөд идэгий. За тэгээ ходоод гидсний юм бол яг бас аваа явчихгүй дөө. Өөр шаардлагатай юм гээ битсэн байгаа юм чи. Бид нэг өмнө лав нөгөө олон юм аваад өтсөн чинь бол бүгдийг ураагаад авчихсан. Гэтэ энэ дээр бол уусаа өөр шаардлагатай юм бичсэн байна. Тэгэхээр гайгүй бах. За эмнүүдийн хувьд ийм байна. Тэрнээсээ гадна витамин аваарай. Та нар өдөр болгон хөлсөө гаргаж байгаа халуунаар нь хөлдөрж байгаа үед чинь хөлсөөр чинь хамаагүй эрдэс чинь одоо давс, сахар, витамин одоо бүх юм чинь гарч байгаа учраас одоо тэр бүгдийг нөхөх тийм витамин авсан. Ер нь бол зүгээр. Очоод ер нь бол өөртөө арчаатай байх хэрэгтэй шүү ойлгосноо. За тэгэхээр С витамин, Д витамин, төмөр ч юм уу те одоо яг хэрэгтэй эмчээдүүдээс асууж агаад аваарай. Гар хариуцлагч санитаз гэсэн байна. Юутэйч гар хариуцлагч угаасаа амар сайн хэрэгтэй шүү. Энэ дээр битгий томыг аваа яваарай. Ер нь бол цүнх мөнх харанзандаа айгүй багчаар керманда багчаар нэг иймхэн жижигэн байдаг штэ. Эндээс нэг 3 4 ч юм уу 2 3-ыг аваа явчих ойлгосон. Гар хариуцлагч үнэхээр хэрэг болно шүү. За маск 5 шиг гэсэн байх шүү. За энэ маскын дээр битгий ийм нөгөө ийм зүгээр энгийн цагаан маск байдаг штэ имлэгийн. Битгий тийм маск аваарай. Аль болох чанартай маск аваарай. Яагаад гэвэл та нар шарилж түүх ч юм уу зөндөө юм ер нь бол гарна. Тэгэхээр аль болох зузаан айтайхан маск авсан дээр шүү. За тэрнээс гадна энэ дээр бейли гэж үчээг байна. Бейли эрэхтэй шүү. Та нар шарилж түүх ч юм уу одоо тэр хашаа хороогаа цэвэрлэх ч юм уу тиймэрхүү юмнууд байна штэ. Тэгэхээр одоо бейли чинь ингээд энэ хуруу эсгүүдээр ийм будагтай ийм нэг одоо ингээд үзүүртэй юм дурсан ч гэсэн гарлууч өргөс ороод тахгүйгээр нэг тийм зузаан бейли байдаг штэ. Тийм бейлернээс аваа явуучвал ер нь зүгээр. За тэгээ өөр шаардлагатай юм гээд за ер нь идрийг аваа явуучвал зүгээр. За тэрнээсээ гадна зип байдаг штэ одоо багшлагч. Тэр багшлагчийг нэг хэдийг аваа яваарай. Үдээс чинь тасрах ч юм уу одоо аран чинь ингээд мултраа тасрах ч юм уу тиймэрхүү тохиолдолд тэр зипээр сайн зиплцдэг байхгүй. Тэгэхээр ер нь бол тэдрэгс аваа явуучих. Тэгвэл их зүгээр. За бэлдэж явах юм чи ер нь бол иймэрхүү байна. За хоёрт биш штэ. Очоод та нарын гутал гитлийг чинь тарааж өгнө. За энэ дээр ямар сонголтыг хийх вэ гэхээр гитлээ бол ер нь бол яг гой биендээ тааруулаад авчих. Угаасаа чиний өндөр жин юм хомд чинь таарсан бол байгаа. Тэгэхээр өмсөж үзэж байгаа л авцсан зүгээр. Малгайгаа ер нь бол сайн тааруулаарай. Малгай чи одоо яг энэ дагсны чинь энд хүрээд хөмсгөний чинь дээр одоо ингээ 1 хуруу илүү 2 хуруу илүү яг юм байх хэрэгтэй. Малгай бол чухал шүү. Чи малгайтайгаа ер нь бол байнга явна. Малгайгаа ер нь бол биес огт салгаж болохгүй шүү ойлгосноо. За тийм байна. За гутал заяа. Очоод гутал чи ер нь бол амар хэрэгтэй. Гутлаа ер нь зөв сонгох юм бол чи тэр 2 сарын хугацаанд ер нь бол их happy яваад ирнэ ойлгосноо. За гутлаа яаж сонгох вэ гэхээр би өмнөх бичлэгтийг дээр ер нь бол бас хэлж ийсэн. Нэг айцмаар ер нь бол гутлаас хөлөөсөө жоохон том авчих. За тэгээ доор нэг уловч нэмээд ивч гой зөөлхөн болчихно. Тэр чи өдөр болгон хөл тавьж алхаад байхаар бас хөл чи ядардаг байхгүй. Тэгэхээр сайхан нэг зузаан уловч тавиад өгч юм бол үнэ гой шүү заяа гой болно. За тэгээд холгох асуудлууд гардаг. За холгох асуудал дээр яадаг вэ гэхээр гутал чи ер нь бол ингээд чахтаа ч юм уу чихэлдээд ер нь бол юм хэлбэргүй болоод ирчдэг байхгүй. Тэнгүүд нэг холгох газар нь ингээд жоохон томбойцсон байдаг. Одоо жишээ нь ер нь ихэвчлэн яг энэ артер гинэ энэ хөлийн арын шүрмс байдаг штэ. Өсгийний дээр байгаа. За яг энэ шүрмсний энэ хэсгээр эсвэл яг энэ өсгийн дээр чи холох гээд байдаг. Өөр бусад газар ер нь гайгүй. Хуруу хэсгээр ч бас ер нь гайгүй. Тэгэхээр энэ хэсгээр холох гээд байдаг болохоор энэ хэсгээр ингээд томбойцсон юм л байгаа учраас холгоод байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хэсгийг хумсны хуурайгаар сайн үрээд ч юм уу те эсвэл гутлаа сонгохдоо өөрөө зөв сонгох хэрэгтэй. Өмсөж үзээ, тааруулаад ойлгосноо. Өөртөө ер нь арчаад байх хэрэгтэй шүү. За гутлаа тэгээ сонгочихно. Хувцаа тэгээ сонгочихно. За ер нь бол ингээд очиод хувц хэрэглээ өвчий юм. За очихоос өмнө юутэй сэтгэл зүгөө нэг бэлдээд очисон зүгээр. Та нар өдөр болгон өглөө 6 цагт ер нь бол босно. 10-аас унтна. Тэгэхээр яг эндээс 8 цагийн хооронд та нар одоо амрах бүх ер нь бол боломжоо авчиж байгаа. За тэгэхээр та нар яг энэ үлдсэн цаг дээр би ингээд сайн амарж гин. Тэгээ өглөө 6 цагаасаа яг босноо гэсэн юм сэтгэл зүйтэй очихгүй бол очиод мяараал те ядраад байна гэд тийм сэтгэл зүйтэй ерөөсөө байж болохгүй. Одоо үеийн хүүхдүүд чинь зөндөө хүмүүс байхад чи тэднийг хойшин татаад ядраад байна гэл орноосоо сүлд босоод өшөглөж босоод байвал муухай байхгүй. Тэгэхээр сэтгэл зүгээ маш сайн бэлдээд очих хэрэгтэй. Очоод танаа сак буюу салгааны ахлагч эсвэл одоо танараас том албан тушаалтай хүмүүс та нарт юу ч одоо ер нь бол хэлсэн ч болно. Юу юм л хэлнэ шүү дээ. Тэгэхээр тэр болгоныг нь ер нь бол сайн сонсоод аль болох амаа битгий ажиллавал чихээ сайн ажиллавал шүү. За ойлгосноо. За ойлгосон нэг тийм юм байгаа шүү. За окей. За очоод юм байна. Эхний сар ойролт бараг та нар буутай харьцахгүй бах.
эхний сар очиод та нар ерөнхийдөө байнга жагсаалын бэлтгэлээ хийгээд явна. За тэгээд буу сонгох одоо буу ер нь бол хуваарлагдах ажил гарна. Тэрэн дээр ер нь бол та нарт за ер нь бол гарант мод буюу одоо танк эсрэг үзэгч, тасгийн полимод, за тэгээд мэрэгэн буудагчийн тов. За нэг спешиал 3 буу бол энд байна заяа өвөрмөц 3 буу. За тэгээд мэдээж дөрөвдөх нь мэдээж АК биш үү? За АК дээр бас хоёр сонголт байдгийг. АКМ зөвөр энгийн АК гэж байгаа. АКМ нь илүү хөнгөн. Тэгэхээр салааны ахлагчтай хилж байгаад аль болох АКМ-ийг аваарай. Бүгд нь баг 1 кг-ийн зөрүүтэй байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол өдөр болгон тэрийг үүрээд явна, жигсэн одоо хоорондоо өрсөлдөөн гарахад хүртэл буу задлахад хүртэл АКМ нь хүртэл илүү гоё задлагддаг. Тэгэхээр тэр мэрийг эртнээс тооцоосон тэр шүү. За тэгээд энд 3 буу байгаа шүү дээ. Мэрэгэн буудагчийн буу, тасгийн полимод, гарант мод. За энэ гураас аль болох ер нь бол энэ 3 буунаас аль болох сонгорой. Одоо энэ 3 ч угаасаа ганц л ер нь бол олгогдно. Тэгэхээр илүү гоё шүү. Ер нь бол их гоё. За мэдээж мэрэгэн буудагчийн топ бол ер нь бол бүгд л авахыг хүсэж байгаа. За хоёр дахь нь болохоор тасгийн полимод бол зүгээр яг хушуун урт болоод суман 40 сумтай л болчихдгийг. Тэгээ нэг юм суйртай болчихдгийг. За тэг хамгийн гоё нь гарант мод буюу танк эсрэг үзэгч. Би өөрөө ер нь бол гэри болж исэн байхгүй юу. Гэтэ яг бууг нь авч яваагүй ч гэсэн яг гарант модоор буудах үед одоо манайхнаас юу буудах хүн гарч ирээгүй. Тэгээ ер нь бол би буудаж байсан. Тэгэхээр ер нь гарант мотор ер нь бол нэг зэрэгт очихдоо бас тэ нэг буудаад үзжүүл их гоё шүү дээ. Ер нь л их азтай тохиолдол гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол буудаад үзсэн дээр аль болох гарант мод эдрээгээ сайн сонгоорой. Тийм байна. За өдөр тутмын үйл ажиллагаа юу болдог вэ гэхээр штэ. За би сая хэлсэн шүү дээ. Өглөө 6 цагаас босно. Өглөөнийхөө дасгал сургуульд гүйлт гимнастиктаа ер нь бол ороод ирээд одоо биеийн тэмрэх хувцастай эхлэе та нар ер нь бол гарна гэсэн үг. Эхлээд шууд 0 ороод гүйлт гимнастик. За тэгээд ерөнхийдөө нүр гараа угаагаад шүдам аваагаад өглөө байрлал ороод ирнэ. За байрлал орж ирээд одоо юугаа ороо хураана гэсэн үг. Ороо хураагаад аранц гítэл бүх юмаа өмслөө өглөөнийхөө чагсаал одоо нэгдэлтэй хийчээд тэгээд цайндаа орно гэсэн үг шүү. Биш эхлээд цайнд ордог юм. Тэгээд нэгдэлтэй хийгээд тэгэл өдөр тутмын одоо дасгал сургуульд үйл ажиллагаа хичээл ном гээл зөндөө юм болон галын бэлтгэл техникийн бэлтгэл жагсаалын ингээл одоо зөндөө бэлтгэлүүд тэрийг ер нь бол та нар очиод ер нь бол үзсэн дээр би нэг амар юм хэлээд байх тэн дээр шаардлагагүй. За тэгээд өглөөний хоол гэж идэн нэгдүгээр хоолтой алдарт нөгөө сахар, маасл талхтайгаа. За тэгээд мэдээж бор цайтайгаа тийм ээ. За тэгээд өдрийн хоолнд яах вэ гэхээр 1-2 дугаар хоол. За тэгээд мэдээж нөгөө бор цай. За ер нь бол нэг өдрийн хоолнд бол танд хангалттай цадан заяа. За тэгээд орой хоолнд болохоор 1 юм уу 2 дугаар хоолны аль нэгийг нь за тэгээд мэдээж нөгөө бор цайтайгаа өгнө гэсэн үг. За хаяа 2 хоног тутамд бид нар нэг сүүний хангамж өгдөг байсан. Гэтэ та нарыг яахыг мэдэхгүй байна. Гэтэ ер нь өгвөл мэдээч бас гоё штэ сүүгээ сайхан уугаад ер нь л айгу зүгээр байх хэрэгтэй. За тэрнээсээ гадна соёл хүмүүжлэгийн ажил буюу схагийн цаг гэж болдог. Тэрэн дээр та нар өөрсдөө миний өмнөх бичлэгийг үзээд тэрнээс бас нэг сонсоод за тэрнээсээ гадна өөрсдөө идвэх санаачлагтай байгаарай. Аль болох ийм хий, тийм ийм хий гэж ер нь сайн хэлээд байх хэрэгтэй. Манай одоо 119 дугаар ангид ер нь бол бүртгүүлэлтэн open mic гэдэг ер нь бол ирж илаа. Манай нэг хүүхдийн аав нь ер нь бол open mic-ийн захирал гэлөө дээ нэг хүн гэсэн шүү. Тэгээд авчирч ирсэн байхгүй. Тэгэхээр Ясгатаагаас нийлж агаад Ясгаа буюу соёл хүмүүжлэгийн ажилтан тайгаа нийлж агаад аль болох гоё ингээд өөрсдөө сайн хөгжөөгөөд дурсамжаа сайн бүтээгээрэй. 2 сарын хугацаанд та нар цэргийн эрдмээ одоо ингээд сайжруулах ч гэсэн давхар бас тийм чинь олон найзуудтай болно, олон сайхан дурсамж бүтээн. Тэрийг ер нь бол их сайхан дурсамжуудаа бүтээх хэрэгтэй. За ерөнхийдөө ийм байна. Нэрээ тийм шүү. Бас нэрээ гоо сайхны хэрэглэл ч юм уу нөгөө тим юмнууд авч явах уу гэж асуусан байсан. Тэрэндээ нэрээ авч явах хэрэгтэй шүү. Ер нь өөртөө арчаатай байх хэрэгтэй гэдээ би баг 3-4 удаа хэллээ те. За нарны тос мэдээж маш сайн хэрэгтэй. Тэгээ нүрээ чийгчүүлэх хамгаалах сайхан тоснуудаа одоо өдөр тутмын скин кэр хийдэг юмнуудаа аваа явсан дэр. Гэхдээ битгий нэг их юм авч яваарай. Тэгээд яг марш болонгууд чи тэгэл тэдрийгээ бүгднийг үүрээдгүй шүү дээ. Тэрийгээ сайн бодох хэрэгтэй шүү заа юу. За тэгээ ер нь бол нарнаа сайн арьсан хамгаалах хэрэгтэй. Одоо ер нь бол наранд удаан зогсноос болоод одоо ер нь хот амдар тусдаг болчиход байгаа шүү дээ. За тэгэхээр ер нь бол энэ нүүрэндээ түрхээс гадна гарандаа энэ чихмэхэндээ сайн түрхээрээ. Одоо ер нь манайхын чихээ ер нь бол чихэндээ түрхгүй зөвхөн чихэн хідэн бор юмнууд ирж ийсэн шүү. Тэгэхээр тэрийгээ сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд үсээ айл болох сайн аваад байх хэрэгтэй шүү толгойнхоо. Тэгжиж ер нь бол та нар хөдрөлт одоо наршил эдэрч ер нь бол баг байна гэсэн үг шүү ойлгосноо. За тэгэд яасан байна л да. Энэ шаардлагатай эд зүйлс төр чи нөгөө сахлын утга, хумсны утга гэдгийг оруулаагүй байна. За ер нь эртээ юм ер нь авч яваад хэрэггүй шүү. Яагаад вэ гэвэл эртээ юмнуудыг чи ер нь бол очиод хураагаад авчдаг юм. Зөөр сүмхий чинь ирсэн өдөр чинь шалгаал бүх юмнуудыг чинь дэлгэж үзээл ер нь бол бүх юм чинь хураагаад авчна.
Тэгэхээр нэг эртээ дутуу янз бүрийн юм аваад хэрэггүй дээ. Ер нь бол тэр сахлын пиретэг, хумсны хутаг тэр мөрөө чи ер нь бол цаанаасаа ер нь бол өгчих бах. Салаанд тасаг болгоно нэг хумсны утга мутгач юу ер нь бол тэгээд өгчдөг юм. Тэгэхээр одоо энэ хумсны утгаа бүхэл бүтэн 10 хүн зэрэг ашиглана гэхээр хуруу хумс чинь мөөгөнсөрдөг ч юм аюултай тохиол байдаг штэ. Тэгэхээр тэрнээсээ одоо ер нь бол эсэргүүцээд энэ санитолоо ер нь бол хэрэглэх хэрэгтэй гэсэн үг шүү заа. Гэтэ юуны магад бас сахлын пиретэг юм хумаа бас нэг ганц хоёрыг юу н аваа явчихгүй да. Очоод тэгээд шалгангууд нь байхгүй гэдэг ч юм уу. Тэгээд юу нь бол аваад юу нь бол үлдсэн дээр шүү. Тэгэхгүй бол нөгөө та нарт юу нь бол хангалтын юмнууд чинь сайн юм бол байхгүй штэ. Одоо юу нь бол хамгийн хямд гэсэн бүх хангалтын юмнуудаар ч хангана гэсэн. Тэгэхээр одоо сахлын пиретик дээр одоо нөгөө хоёр эртээ одоо нэг удаагийн сахлын утга байдаг штэ. Та нар тэрийг бараг нэг сар ашиглана шүү. Гэтэ тэр бас давхар нэг талаараа ийм сургамж болдог байхгүй юу? Бүхэл бүтэн чи нэг юмыг яаж гамтай хэрэглэх вэ гэдэг талаараа чи юу нь бол айгүй зөв суран заяа. За тэрнээсээ гадна чи бүхэл бүтэн тэр салааны одоо ахлагч буюу саак. За тэрнээсээ гадна үе тэнгийн найзуудаасаа юу нь бол үг сонсож сурна. Үг сонсож сурах чи юу нь бол цаашлаад ажлын байран дээр гарах эсвэл за нэг үнийтэйгээр хэлэхэд их нэг хүнтэй суулаа гэж бодоход хадам ээжийнхээ үгийг сонсох ч юм уу те. Тэр мөрөн чи юу нь айгуусаа хэрэг орлоо. За мөн дээрээс нь одоо ингээд өдөр болгоно нэг ийм ачаалттай яваад ирэхээрээ 2хан сар яваад ирэхэд бол та нарын амьдрал чинь бол айгүй сайн өөр болдгийг. За одоо чинь би өдөр болгоо одоо ингээд ажил хийгээд ч юм уу хичээл номдоо яваад юм хумыг ингээд ядарсан ч гэсэн зохицуулаад тархич ер нь бол ийм сэрэг ажиллаад ер нь сурчдаг. Тэгэхээр ер нь бол бас амьдралд айгүй хэрэгтэй шүү. Та бүхэн тэгээд аль болох юм сурыг, мэдээ гэсэн тийм хүрсэл эрмэлзэлтэйгээр цэргийн албаа хаагаад хүрээд ирээрээ. За окей ингээд ер нь бол ингээд гайгүй ер нь бол хилчлээ. За тэгээд өөр асуух юмнууд байвал сайн комент дээр бичээрэй. Би нэг 7 хоногийн хугацаанд ер нь бол сайн хариулаад өгнө. За мөн дээрэс нь манай цуг явсан он жавууд те бүгдээрээ бас комент хэсэгт нь орж ирээд асуултуудыг хараад комментуудыг хараад бас давхар хариулаад өгөөрэй. Одоо манай чинь 119 дэх анги штэ. Тэнгүүд одоо 119-аас өөр шар хадаад гарсан ч хүн байна. Дунд гой, өмнө гой одоо тэр аймагуд руу ч явсан хүмүүс байна. Аль газар ямар байсныг нь би бас сайн мэдэхгүй байхгүй. Тэгэхээр аль болох одоо өөр газарт байсан туршлагатай хүмүүс нь ч гэсэн тэр комент хэсэгт нь сайн хариулаад найзуудаа ер нь бол туслаад өгөөрэй. За тэгээд амжилт хүсье. Нэг том даваад ирэх чинь эр цэргийн албыг хаана гэдэг чинь бас айгүй бахархалтай зүйл шүү дээ. Тэгэхээр ер нь бол амжилттай сайн хаагаад ирээрээ. Сайн хааж ирчээд дахиад дараа жилийнхаа явах найзуудаа дүүнэртээ сургамж болгоод бас иймэрхүү бичлэг ч юм уу юмнуудаа сайн түгээгээд аль болох зааж зөвлөөрэй. За нэг тиймэрхүү байна да. За амжилт хүсье. Сайн эр цэргийн албаа хаагаад амжилттай яваад хүрээд ирээрээ. Гой дурсамж бүтээгээд хүрээд ирээрээ. Амжилт.